За COP17-ийн үеэр хотын даргын хувьд ямар мэдрэмж мэдэрж байгаа вэ гэхээр бид энэ ногоон шилжилт, ногоон санхүүжилт, ногоон эдийн засагт Монгол улс томоохон тоглогч болох бүрэн боломж олцоо байгаа нь харагдаж эхэллээ. Хувийн байгууллагуудтайгаа хамтарч аль нь ялагч байх зарчмаар хотынхаа асуудлыг шийдэх хамгийн тод жишээ бол энэ ногоон өртөө үндэсний сүлжээ гэдэг энэ төсөл юм байгаамаа. Монгол улсын ерөнхий сайд Нэм улсын учрлын санаачлах чөлөөлийн үндэсний санаачлагын хүрээнд бид 5 сарын 29-ний өдөр Улаанбаатар танхим болон гишүүдтэйгээ хамт уулзалт хийжсэн. Ийхүү 2 сарын дотор бид 13 цэг дээр 30 одоо энэ цахилгаан цэнэглэгч өртөөнүүдийг байгуулж чадсандаа туйлын баяртай байна. Хувийн хэмжлийнхэндээ талархал илэрхийлье. Улаанбаатар хот 2026 онд нийтдээ 80 цэнэглэгч ногоон өртөөнийг бий болгохоор зорж ажиллаж байна. 2027 онд 210 цэгийг нэмэхээр ингэж төлөвлөж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 2000 цахилгаан машин байна. Тэгэхээр энэ 2000 цахилгаан машиныг бид 50,000 руу хүргэх юм зорилго тавьж байгаа. Улаанбаатар хотын хамгийн тулгамж байгаа асуудал бол агаарын бохирдол. Агаарын бохирдол бол дан ганц одоо гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа биш юм аа. 100% агаарын бохирдлыг тооцож үзэхэд 33% нь автомашинаас үүдэлтэй агаарын бохирдол үүсгэж байгаа. Тэгэхээр бид нар агаарын бохирдлыг шийдэх замаар энэ ногоон өртөөг байгуулж байгаамаа. Хоёрдугаар Улаанбаатар хот нийтийн тээврийн бодлогодоо энэ 2026 оныхоо парк шинжилэлд нийт 60 ногоон буюу цахилгаан нийтийн тээврийн автобус оруулж ирж байгааг дуулахад таатай байна. Өнөө өглөөхөн Монгол улсын засгийн газар ногоон шилжилттэй холбоотой, сэргээлт хэрчим хүчтэй холбоотой гаднаас орж ирж байгаа татварыг тэглэх хууль санаачлах болсон гэдгээ бас зарласан гэдгийг та бүхэнд дуулгая.